За сайн байцгаана уу. Өнөөдрийн подкастын дугаараар зочин хөтлөгчөөр инх төшиг миний би оролцож байна. За би сэтгэл судлалын чиглэлээр 10 гаруй жил ажилласан. Одоогоор Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын нийгэмд багшилдаг. Танд бас энэ өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Сайн онцож байна уу? Сайн онцож байна. Та сайн онцож байна уу? За. Дөрөв таныг ихэс хүнс би бодж байлаа л та. Тэ. Ярилцах хүнээ судлаад ер нь нөө та хоёрын зорилго бас ойролцсон байна гэж би бодчихлаа. Та шавнартай, би оюутантай. Та хоёрын зорилго бол олон нийтийн сэтгэл зүйн сайн сайхан байдлын төлөө, сэтгэл зүйн мэндийн төлөө, амар амгалан байдлын төлөө хичээж ажиллаж байгаа үгээр бас төстэй юм байна. Тэгээд тантай ярилцж байгаас нэр төрийн хэрэг байна. Баярлалаа танд. За би танаас нэг шууд асуулт асуух гэсэн. Та ойлоо өнөөдрийн одоо бидний ярилцах сэдв бол ер нь наад жаргалтай. Тэгээд сэтгэл зүйн байдлаа хэр зэрэг эрүүлэр одоо хадгалж авч үзэх тухайс ярилцана гэж би төлөвлөж байгаа. За тэгэхээр та өөрөө хэр зэрэг аз жаргалтай байна вэ? Үүнийг тэгээс 10-ийн хооронд оноогоор үнэлвэл. Би аз жаргалтай байна. Оноогоор үнэлвэл 8 юм уу? 8. Ягаад 2 дутуу байна гэхээр мэдээж хүн болгонд зорилго мөрөөдөл байдаг. Түн шиг би өөрийн бас зорж байгаа зорилго мөрөөдөл тэр маань 100% биш ч гэсэн 80-90%-тэй биелэх үед 10 руу очих байх гэж бодож байна. Тэгэхээр мөрөөдөл биелүүлж байж те одоо бодож байгаа төлөвлөж байгаа биелүүлж байж та яг 10 руу очих гэж үзэж байгаа юм байна. Үгүй тийм биш. Ер нь хүн аливаа юм мөрөөдөж байгаа мөрөөдөл биелэхээс нааш аз жаргал ирэхгүй гэдэг бол одоо буддийн сургаалд бол тийм биш ээ гэж үздэг. Хүн аз жаргал гэдгийг гадна талд нэг юм болж иж бидний сэтгэл одоо амар амгалантай байдаг гэдэг утгаар бол үзэхгүй. Тэгвэл би сая 2 оноог ягаад тэр биелэхэр гэж нэхлээр 8 хүртлээ бол тэр биелээгүй байсан ч аз жаргалыг өөртөө олох боломж байдаг. Мэдээж төсөөлж бодоод ингийн шүү гэж бодоод ирж байгаа мэдрэмжээс тийм ээ. Яг босны дараа бол илүүл байдаг болохоор өөр нэг нь ягаад тэр 2 оноонд бас ачаал хөдөлгөөд үлдээгээд байна вэ гэхээр миний сэтгэл өөрийн хөгжил хүн чинь өөрөө сэтгэлээс аз жаргалаа бодлороо бий болгодог. Тэрний маань хүч нь бас яг 10%-ийг бий болгох хэмжээнд очиог л байна л да. Тэр утгаар. За ер нь олон нийтийн зүгээс одоо жишээ нь сэтгэл судлалын мэрэгчлэлтнийг бол харж үзэхдээ за надад ер нь зөвлөгөө өгөх байх, намайг онш дүгнэх байх, та ямар хүн бэ гэдгийг хэлэх байх гэж одоо шууд таадаг л та. Тэгэхээр яг тэр нь зарим тохиолдолд бэрхшээлтэй байдаг. Тэгэхээр нийгэмд бол маш олон юм дөрүүдийн дунд л амьдарч байна л та миний хувьд. Нэг бол багш болоод, нэг бол сэтгэл зүйч болоод, нэг бол аав болоод. Тэгэхээр энэ бол надад жоохон бэрхшээлтэй байдаг. Зарим тохиолдолд бол одоо миний ойр дотны хүмүүс хүртэл сэтгэл зүйн зөвлөгөөний талаар асуудаг ч юм уу тий. Тэгэхээр яг үүнтэй адилхан танд яг нийгмээс ирдэг юм тийм дүр байдгүй. Одоо тэр нь тань тийм төвхтэй ч юм уу бэрхшээлтэй санагддаг асуудал байдгүй. Мэдээж их сайхан байна, аз жаргалтай байна. Одоо би яах вэ гэж бол уулзч байгаа байх нь байдаг. Гэхдээ харьцуулах юм бол цөөхөн. Ер нь ихэнх хүн бас нэг гарцаа олохгүй ч юм уу. Сэтгэл хүн одоо өөрийн сэтгэлийн эрүүл мэнд гэхээс гадна бас хүний ингээм амьдрал тийм ээ. Одоо хин нэгэнтэй ойлголцохгүй байх ч гэдэм үү. Эсвэл нэг өвдөд байх ч юм уу. Хин нэг болж идэхгүй байх ч гэдэм үү. Ян зүрийн бэрхшээл байдаг болохоор товчлбол мэдээж одоо жаргалтай сайхан байна гэж байгаа хүн гэхээс илүүтэйгээр бэрхшээл зовлон тулгарсан хүмүүс их уулздаг. Тэгэл тэр хүмүүс энэ дээр нэг жаахан ч гэсэн одоо гэрэл гэгээ гарц амар амгалан эрэлхийлж, найдаж, ихтгэл тээж ирдэг. Тийм болохоор яг тэр төвхтэй гэж санагддаггүй. Төвхтэй гэж хүлээж авах нь ч зөксгүй. Гэхдээ амжихгүй бэрхшээл байдаг. Ингээд одоо өөрийн бас нэг үүрэг ажил өөрт оногдсон хариуцлага байдаг. Тэрний хажуугаар нэг хэсэг нь мөн л дөө гэхдээ өдөр өдөрт хийх ёстой цаг минутын юмыг зэрэгцүүлээд энийг хийнэ гэдэг жаахан бэрхшээл байдаг. Төрөүний өөрийнхөө хэлсэн дээр одоо та бүхэн өнөөдөр ярилцж байгаа нь бас их яг нэг зүйлийг 2 талаас ярьж байгаа хүмүүс гэж би өөрөө ер нь бодож явдаг. Тэг өнөөдөр ингээ уулзч байна.
Тэгвэл тэр хүмүүсийг ингээд үг яриа үйлдэл ямар нэгэн шинж гэдэг юм уу эдгээр шалтгаануудаас нэг энэ нэг иймэрхүү байх шиг байна гэж нэг тодорхойлох нь тийм ээ. Тэн дээр үл ингээд бид бол ингээд таана гэдэг одоо агуулгыг жоохон зайлсхийгээд ажиглана. Тодорхой хэмжээнд дүгнэлт хийн. Түрүүнд нэг анхны ярен дээр ярьж ирснээр хувь хүний сэтгэл улам дээшлээд сэтгэл нь улам чадварлаг болоод ирхий хэрээр таахч биш, дүгнэгч биш шууд мэдээд эхэлдэг гинэ. Энэ бол зүн бэлэг, илт мэдл хэтэр гэж одоо Бурхны номонд томьёолсон байдаг. Нэг жишээ дуртахад нэг Жожингийн хажууд нь байгаа шав бас нэг жаахан сэтгэл нь өөр юм бодоод багштай айлтгаж чадахгүй хүн нэг тийм гацаанд орох байдаг ш тийм ээ. Үн өөр бодолтой байгаад үйдэг. Гэтэл тэрийг илэрхийлэх ихлээр нэг цаг үе нь болж өгөхгүй. Тийм байгааг Жожингийн дор нь мэдээд сэтгэлийг нь одоо тааж байгаа биш, дүгнж байгаа биш шууд мэдээд өөрөө ингэж бодож байгаа юм байна. Одоо энэ алхмаа хийгээрэй гэж ингэж айлтсан жишээтэй. Тэгээ наач бас их сонирхолтой ч юм л та. За манай салбарт бас Карл Юнг гэж сэтгэгч байсан. Яаргуу сууцдагч тийм нэг. Тэр нэг Карл Юнг юу гэж тайлбарсан бэхээр өөрөө нэг шашны сэтгэл судлалтыг холбож маш олон гаргалгаануудыг хийсэн байдаг. Тэр үний тайлбар бол бидэнд яг тийм бурханлагтай одоо нөө таны хэлж байгаа зүн совин тийм мэдрэмж байдаг. Гэхдээ материаллык зүйлд яг тийм бодтоор орж байгаа зүйлд өөрөлдвөл энэ аяга байлаа гэж бодоход энэ харахад бол аяга л байна. Түүний цаана өөр зүйл байж болно гэж итгэхгүй. Ерөөсөө матери зүйлд анхаардаг болсноор илүү одоо тэр зүн совингийн мэдрэмж алддаг. Гэхдээ бүх нөхцөлд бол энэ зүн совингийн мэдрэмж бол ажилтгаж тайлбарлаад. Одоо жишээ нь одоо аав маань ч юм уу ээж маань одоо над руу ярих байх гэж бодох яг тэр агшинд над руу залгадаг ч юм уу те. Эсвэл ямар нэгэн зүйл тохиолдох байх гэж бодох агш нь бас одоо ямар тэр зүйл биелдэх ч юм уу те. Тэгээ түүнтэй адилхан бас бусдыг зүгээр нэг таахч биш, тодорхойлохч биш те. Яг тэр мэдрэмжээрээ нийлүүлж ойлгож нэгтгэн дүгнж байгаа үйл явц юм байна гэж ойлгоод байна. Тэгээ би танаас яагаад энэ нэг ажил мэргэжтэй холбоотой асууж байгаа гэхээр та одоо маш олон хүмүүст хүрч ажиллаж байна. Таны бас эрхэм зорилго баг. Тэгэхээр та ямар үед яг энэ одоо ажил мэргэжлээ шууд одоо орхидог гэх юм уу. Одоо би бол гэртээ ороод шууд өөрийнхөө ажлаа шууд хийдэг байхгүй. Тэгэхээр яг энэтэй адилхан ямар нөхцөл та тэгж өөрийнхөө тэр одоо хам ламын тэр дүрээсээ гарч чаддаг вэ? Ээжтэйгээ уулзахад гард юм болоо. Багш нартай бараалах үед гардаг. Гэхдээ бусад үед яг тэр хамламын дүрд би нэг ороод байдаг гэж боддгоо. Ерөөсөө хамламын энэ ажилч бай. Одоо миний энэ наснд одоо гарч болохгүй гэж би өөрөө ухамсарлаж хичээж явдаг зүйл бол би өөрөө гэлэн хүн. Гэлэн сахил хүртсэн. Тэгэхээр таны хэлсэн үгийг би бас энд ингээ холбоо те. Гэлэн хүн гэдэг энэ байдлаас авал би гардгүй одоо унтсан ч гэсэн тэрийгэл бодох хэрэгтэй юм байдаг. Түүнээс биш одоо би хамлам гэдэг нэг дүрд ордог ч гэдэг юм уу та тэгж бодоогүй. Гэхдээ зүгээр энэ үгэн дээр дүрд ороод тэрнээс ингэдэг тийм юу бол нэх юу байхгүй. Харин гол таны асуусан энэ болов уу гэж бодож байна. Яг ингээд тэр албатай холбоотой чиг үүргийн хүний оюун санаанд бодол үг яриа те. Хүний нэг хийдэг үйл хэрэгүүд байж болно шүү дээ. Тэр үл саний тохиолдлууд гэж хэлмээр байна. Өөр нэг зүйл нь бид чинь өглөөнөөс ороо хүртэл өөрийн оюун санаанд боломж л олдоод өөрөө тэнд чиглүүлж чадвал байнгын бусад явал сайн сайхан байх уу? Явал бусдаас сайн сайхныг өгж болох уу? Одоо би өнөөдөр тэнд аман ангаад байгаа хүнд шууд ус хүргээд өгч чадах яг нөхцөл бүрдэггүй байлаач сэтгэлдээ би тэр хүн одоо энэ аман ангаад байгаа энэ бэрхшээлээс хурдан ангижраасаа өвдөд байгаа хүн өвчнөөс хурдан яларчаасаа тэхийн тулд тэр хүмүүс сайн сайхан байхын тулд би өөрөө улам тэр хүмүүс тусуулъя. Тэхийн тулд би ёс суртахуунаа дэвшлүүлье. Тэхийн тулд би өөрөө улам хичээнгүү хөдөлмөрч бай гэдэг ийм сэтгүүл байнга байх хэрэгтэй гэж үздэг. Энэ нь өөрөө яг түрүүний тэр алба байсан байгаагүй гэхээс гэлэн хүн ер нь одоо бусдын сайн сайхны төлөө зорж явал ам ховрог хүний хувьд бол гарч болохгүй байдлынээс гарч болохгүй. Лажаал маш чухал санаа. Тэгэхээр нөө манай үзэгчд бол яг таныг яг тийм амар амгалантай одоо тайван дүлгөөн сэтгэл зүй тийм доктортой гэж одоо энэ одоо хүлээж
одоо ойлгож байгаа хэл та. Тэгэхээр яг нь үзэгчдийн хувьд бол таныг хувь хүний хувьд сэтгэл зүйн дээр онцлогч юм сонирхож байж магадгүй. Тэгэхээр би танаас та юунаас түгшиж стресстэй гэж асуумаар. За би одоо жоо өнгөрсөн рүү яваад бодглохлоор хөөхт байхдаа аав ээж маань миний хүү ирээдүйд ийм хүн болоорой гэж чиглүүлээд байсан. Гэтэл би өөр зам сонгосон. Тэгээ тэнд бол өвөөмээ маань бас би өвөөмээ дээр өссөн. Тэгээ өвөөмээгийн маань хүсэл байсан. Тэгээд анх одоо өөрөөсөө мэдэхгүй байж удаа сонголт хийгээд тэгээ тодорхой аав ээжийн барьс өөр би өөр замаар яваад байгаа дээр тухайн үед бол нэг жоохон тийм сэтгэлд одоогийн хэлтгэр бол стресс байсан байна гэж боддог. За тодорхой хугацааны дараа аав ээж хүлийн зөвшөөрөөд тэгээ би өөрөө ч гэсэн ингээ явж явах үед яг миний ирээдүй ямар байх вэ гэдэг тэр ингээд одоогийн хийж байгаа маань миний ирээдүй рүү хүрэх зам болохгүй байна гэдэг тэр тухайн үед стресс байсан байна лээ. Дараа нь би энтхийг яваад яг хэрэгтэй зүйл олж харсан. Ингээд мэдээж анх очиод өөр хэл сурна. Тэг хичээл номоо гүйцэх хэрэгтэй. Байнгын бэрхшээлүүд тулгарна. Хаяа би өвдөгч гэх юм уу те. Тэр үед бол бас стресс байж. Би одоо сүүл тодорхой хугацаанд ингээд хүний багш идэг үүрэг хүлээгээд тентэгт байхдаа шавнартай ном тэр тусмаа бурхны ном гүнзгийх тусмаа дандаа сэтгэлийг засдаг энэ аргууд байдаг. Тэгээ үүнээс ингээ харахад бол одоо нэг стресстэй байдаг юм хамгийн сүүлд хэцүү ихлээр нэлээд цаан санагддаг. Сэтгэлд нэр ямар юм дэ нэрээ жоохон төвхтэй юм да. Энийг нэр ямар юм дэ гэж ердийн хэвийн байдал яг алдагдаагүй боловч араа нэг өөр мэдрэмж төрөхөл байдаг. Тэр үл стресс биш. Тий нэг өөр мэдрэмж. Шин дээр бид нар Монгол Улсын их сургуулийн яг энэ одоо сэтгэл судлалын одоо эрдэмтэн багш нартай уулзж явах үед бас надад тийм ном бэлгэлсэн. Тэр номууд бас яг одоо барууны эрдэмтдийн яг одоо хүртэл судлагдсан одоо хүний сэтгэл түүнээс улбаалсан одоо хүнд ямар мэдрэмж төрөх вэ, ямар эсийн одоо эсийн түвшинд ямар өөрчлөлт гарах вэ, ямар одоо илэрлүүд бий болох үү гэдгийг ингээд бүр ангилсан айгүй тийм судалгаанууд байна лээ. Тэгэхээр яг энэ талаас аваад үзэх юм бол тухайн үед одоо зарим үед надад яг одоогийн байдлаар бол яг ердийн бичээ 50 ингээд юм бодвол яг ингээд нэг тогтун байж үтэл жоохон хөдлөх үе гарч байгаа. Тэгвэл юу болов сая гэдэг те ийм мэдрэмж төрдөг. Тэр бол одоо миний бодоогүй төсөөлөөгүй тооцоолоогүй юм яг ингээд харагдах үед ингэдэг. Энийг би стресс гэж үзэхгүй байгаа. Энэ ингээд даамжраад одоо өөрийгөө дийлэхгүй болчих штеп хүн. Нэг юм жоохон юу болов тэр яагаад гэж заа үзв. Тэрийг би яаж ингэж өөрчлөх вэ гэтэл тэрийг өөрчлөх арга болохгүй юм уу? Эсвэл тэрэнд ингээд улам автаа цүлдээ шаналл болоод бохимдол болоод гутрал болоод ч юм аль нэг рүү ингээд хазаагаад өөрөө тэрийг авч чадахгүй, өөрийгөө буцаагаад татаж чадахгүй тодорхой ингээд алдаад эхлүүл би тэрийг стресс байна гэж дүгндэг. Миний хувьд тийж л орохгүй байгаа. Хамгийн сүүлд хэзээ вэ гэхээр энэ ном үзэж явах үед одоо тохиолдол бас санагддаг. Нэлээд сүүл хавир гэсэн үг тийм ээ. Тийм болохоор бол би өөрөө түүгээрээ энэ багш нарын маань бурхны номын ач. Одоо ямар ч байсан ингээд стресстгүй байхыг бол тодорхой түвшинд бас ирж байгаа болов уу гэж өөртөө бол итгэж үнийгээ яаж хүнд жаахан ч гэсэн түгэж өгөх вэ гэж боддог тоо. Тэгэхээр яг энэтэй холбоотой бас дахиад нэг асуулт хэлвэ яах вэ? Тийм. Та бас шууд хариулах хичээгээр сүүлд хэзээ гомдсон бэ та? Гомдно гэдэг бол хамгийн сүүлд би хэзээ гомдсон бэ? Хүн надаас нэлээ урт хугацаанд ингэж асуугаагүй юм байна. Гэтэ би хариулахыг хичээ. Энтэхэд ном үзэж явах үед одоо миний их дотны одоо нэг номын нөхөр маань миний төсөөлөөгүй байдлыг над үзүүлээд тэр үед бол бас гомдсон юм байна. Тэг гомдоод өөр ирэхгүй нулимс гарсан те. Тэг бас арайчтай гэж. Одоо ингээд Монголд ирээд сүүл ялангуяа ажил албатай холбоотой хийж байгаа үйл хэрэг те ингээд энтэй холбоотой итгэжсэн хүн шал өөр юм гарах ч юм уу нэг одоо хүмүүсийн гомдохоор тийм тохиолдлууд бол тохиолддог. Тэгээ тэрэнд сэтгэл төрөний хэлдэг яг ингээд 50 байж исэн жоо өөр болох мэдрэмж төрөөд эхэлдэг. Тэнгүүд би юу болж байгаагүй шүү. Энэ хүн одоо жишээлхэд нэг хүн миний хүсээгүй үйлдэлийг
хэрэггүй болохгүй шүү гэдээ тогт яг хийгээд эхлэхээр энэ хүн яг үннээс өсчүүл хийгээгүй юм байна. Тэг ягаад тэр хүн өөр амгалан хүсэж байгаа. Тэр хүн өөрөө аз жаргалыг хүсэж байгаа. Гэтэл ийм юм хийж өнөхөр мэдхгүйгээс одоо муу сэтгэлд өөрөө автаад тэн дийлдэл юм болоод байна. Харин би энэ хүнийг улам уучлах хэрэгтэй шүү дээ гэж бодохыг хичээдэг. Энэ бол манай Бурхны сургаалт байдаг арга байхгүй юу? Оюуныг хөтлөх. Тийм болохоор сэтгэл ингээд яг 50 байгаас жоохон өөр болгон мэдрэмж. Ер нь ингэдэг үстэй хүн зүг зүгээр байсан жоохон өвдөнгөд миний бие өвдлөө гэд дороо анзаардаг. Байнга өвдөд байгаа хүн нэг арын нэг өөр өвчл мэдрэгдэхэд бас төдийлөн анзаарахгүй байдагтай адил. Тийм болохоор одоо шууд хариулж чадсангүй. Ягаад тэгэхээр нэлээд урт хугацаанд ийм асуулт надад ирээгүй байж. Тийм болохоор энтгэд багт тэгж гомдсон юм байна. Тэгээ одоо бол тийм юм хүн гомдоод байдаг юм уу тохиодог гэхдээ баг дээр нь гэх юм уу та тий. Тэр нөгөө бодит байдал хүлээлт хоёр хол зөрхлөөр их гомдтой юм шиг байна л та. Тий таны хэлж байгаачлан энэ хүн ингэхгүй бах та гэж бид бол итгэсэн байдаг шүү дээ тий. Маш их итгэж байсан. Гэтэ бодит байдал зөрхлөөр асар хэрэг гомдтой юм болоо та л гэж. Гэтэ тэр гомдлоос төрсөн сэтгэл хөдлөл мэдрэмж өөрөө бас оновчтой юу үгүй юу. Тэгээ энэ дээр л одоо таны Бурхны шашин манай сэтгэл судлалын шинжилгээ ухаан улаан янзаарл одоо аргачлалуудыг тайлбарлаад байдаг. Манай дээр бол ACT буюу одоо яг энэ дээр нэг жишээ хэлэхэд бол үлийн зөвшөөрлийн асуудал байдаг. Яг болоод өнгөрсөн түүний араас ингэх байж дээ, тэх байж дээ гэхээс илүү асуудлыг үлийн зөвшөөрөх нь бол их чухлаа гэдэг санаа явдаг. Ер нь ингээд бид нэг гомцчихлоор яаж энэ асуудлаас гарах вэ? За би энэ асуултанд хариулахын өмнө таны түрүүний ярьсан дээр нэг үнцгийг хуалцсан зөв гэж харж байна. Яг бодит байдал хүлээлт хоёр зөрхөөр хүн гомддог гэдэг. Ер нь цаад агуулгаараа бол битэр нэг зүйлийг хэлээд байна. Гэтэ хамгийн их гомдох гэдэг дээр төр хойшин тавьчихъя. Тэр нь юу байх вэ гэдгийг. Бодит байдал хүлээлт хоёр гэдэг дээр ийм тохиолдол байдаг. Жишээлхэд яг бодит байдал дээр бат гээд хүн яг л ингээ бат ямар байвал зохистой тий бодит өөрийнх нь чадвар тэгэл сэтгэлгээ гайгүй зөвл ингээ бодитоор уг нь гайгүй байдаг. Бид ингээд яг ингээд шудраг дүүнээд одоо ингээд тестлээд үзвэл тий ингээд яг л түн гарахаар. Гэтэл хүмүүс тэндээс өөр юм хүлээгээд байдаг. Өөр юм хүлээгээд хүсээд байдаг, шаардаад байдаг. Гэтэл нөгөө бат байгаагаар л бат өнөөдөр 100 хилийг өргөх чадал байгаа бол бодит нь 100 хил байхгүй юу? Гэтэл бид батаас 200 хүлээгээд бат 200 өргөж чадахгүй болохоор гомдоод байх ч юм уу. Ийм тохиолдол гарвал саяны бодит байдал хүлээлт хоёр зөрнө гэдгийг агуулж байгаа алдагдах гээд одоо бид бол тэгж харахаар байгаа байхгүй. Тэгвэл бодит байдал нь бол тэр хүн одоо тийм хүлээлт ирэх хэрэггүй байсан. Гэтэл тэр хүн өөрөөр ингээд тэгэхээр энэ нөгөө Бурхны сургаалд айлдж байгаа Бурхны ном одоо мэрэгдүүдийн айлдж байгаагаар бол хүн бодит байдлыг буруугаар хүлээж аваад байхлаар буруугаар хүлээлт үүсгээд байхаар гэвэл яадаг бол гэсэн ийм нэг өөр өнцөг гаргаж байгаа юм шүү дээ. Энд чинь аливаа юм ингээд бас сонсож байгаа хүн та нэр ийм өнцөг байж болох юм байна гэвэл бас арай юу байх гэж бодож байна. За нөгөө талаас одоо таны асуусан яг ийм байдал үүсэхээр одоо хүн ер нь явал зохистой вэ гэдэг нэг алхам гарц хэрэгтэй шүү дээ тийм ээ. Та бол одоо хүн уучлах гэдэг талаас хэлж байна. Тэгэхээр би тэрнтэй бас санал нэг хүн уучлж ивэл бас тэр бол одоо гомдол гэдэг бол тайлхтаад амар. За өөр нэг нь ер нь хамгийн чухал юм бол нөгөө бодит байдлыг л зөөр дүгнэх нь тэр одоо гомдоод байгааг тайлах хамгийн чухал арга. Бодит байдлыг зөөр дүгнэх дээр түрүүний ярьсан жишээнээс арай өөр жишээ ярихад би одоо ээжээсээ ч юм уу найзаасаа те сайхан үг хүсэж байгаа хүн гэж хүлээлт байгаа хүн гэж бодъё л доо. Гэтэл тэр хүн тэр үгийг одоо яг ингээ уулзахад над хэлэх байхтаа гэж нөгөө хэлсэнгүй. Харин эсэргээрээ жоохон сөрөг байдал үзүүлчихлээр гомдож байгаа нэг жишээг авъя. Тэгвэл тэр хүн эргээд тэрийг бодох нь шүү дээ. Гомдох гээд байгаа үед яг бодит байдал дээр энэ хүн үнэхээр надад ийм үг хэрэгтэй гэдгийг мэдээд мэдсээр вэ тооцоолоод ийм үг хэлвөө мэдхгүй байж байгаа хэлчихв гэд хоёр хувай. Тэгэхээр энэ хүн мэдсээр байж
тэр үгийг хэлэхгүй өөр үг хэлсэн бол мэцээр байж энэ үгийг би хэлэхгүй муу үг хэлнэ гэж хүсэж гот хэлв. Бас өөрийгөө дийлэхгүй хэлчихв гэдэг бодох хэрэгтэй. Тэгэхээр тэр хүнд нэг талаасаа бодит байдал дээр уг нь бодж байсан боловч тэр үед гинт санаагүй. Эсвэл гинт өөр бодол өөрийг нэзэмдэд хөтлөө явцсан. Ийм байвал тэр хүнд арга байсангүй. Хаяа би ч хүртэл ийм байдалд ордог штэ. Гэдэг нь бол уучлал гэдгээс одоо нэг юмний их усүр яг бодит байдлыг харахын одоо нэг үнцэг байхаас байгаа нь уучлах гэхээс гадна илүүтэйгээр хайрлах. Улам тэр хүнийг инэрх. Магадгүй тэр хүнийг улам одоо сайн сайхан байлгахын тулд би өөрөө улам хичээх гэдэг ийм сэтгэл зүг бас нэмнэ. Нөгөө талд тэр хүн анханаас мэдэхгүй байсан бол тий тэр хүн мэдэхгүй байгаа юм чи одоо яах юм бэ? Одоо энийг бид бодитоор нь харъя. Тэр хүн мэдэхгүй байгаа учраас тэр хүний мэдээгүй юм шаардна гэдэг чинь би өөрөө буруу юм ээж шүү дээ. Яг энэ байдлаар одоо Эрлэгэн Номоо хааны өмнө одоо шүүгдэн эдэргээд ярьдаг ш тийм ээ. Жожданы тууж дээр гардаг шиг. Тэгэхээр хэрвээ одоо яг ингээд бурхан бүгдийг ингээд битэрийн түрүүнд ярьдаг шиг далдыг мэддэг чадaltaан ингээд шүүх юм бол баг надад буруу ирэхэр байгаа юм шүү. Яг тэр хүний мэдээгүй имийг би мэдсэн байх ёстой гэж шаардаад хариу ийм юм үзүүлнэ гэдэг чинь би харин ёс суртахуунгүй хандж байгаа юм биш үү гэдэг үүднээс хандвал нөгөө бодит байдлыг зөвөр тайлж байж л энэ илүү гарна тэгж хараасаа гэж уриалмаар байна. Тэгэхээр тэр хүн болвол ерөөсөө өглөөнөөс орой хүртэл дандаа л тийм жаргалтай байхыг хүсдэг юм шиг санагддаг байхгүй. Аз жаргалаар дүүрэн. Гэхдээ яг сэтгэл судлал талаас аваад үзэхлээр цусндах тэр допамин, серотонин гэсэн аз жаргалын мэдрэмжийг төрүүлж байгаа, тэр таашаалыг төрүүлж байгаа тэр мэдрэмж байнга цуснд байгаад боломж байхгүй. Заримдаа стресс үүснэ, заримдаа түгшин тэр болгоно бас ялгаатай өөр даврууд үүсэж байгаа. Тэгэд бурхны шашин ч гэсэн ер нь бол зовлон үргэлж бидний дэргэд байна. Зовхон үгнэ гэж сургадаг шүү дээ, тий. Тэгэхээр өглөөнөөс орой хүртэл бид бол жаргалтай байж чадахгүй. Тэгэхээр байнга одоо цовхон үний юм байна гэж би сүүлийн үед ойлгоод байгаа байхгүй. Одоо ойлгоод гэх юм уу дүгнээд гэх юм уу. Өөрийнхөө амьдралаа ингээд бас ажаад үзэхлээр дандаа хүлээлттэй оронд байдаг. Бусдыг сонсоход бас тийм. Одоо миний хувьд бол багшилдаг гэж төрүүллээ. Одоо хичээлийн жил одоо дуусаад 100 одоо сайхан амарна гэдэг ч юм уу. Одоо 100 болчлоо сайхан амархгүй байна. Тэ. Намар боллоо тий. Намар үнэхээр сайхан гоё үйлрэл. Миний хамгийн дуртай үйлрэл. Яг тэгжээл хичээл эхэлчихдэг. За тэгжээл одоо өөр босод төлөвсөн ажлууд гарч ирдэг. Тэ ахуй амьдралын асуудлууд гээл. Тэр энэ одоо миний хувьд ахуй асуудалч тэр ажил мэргэжлийн асуудлууч тэр байнга ингээд дагасаар л байгаа даа л да. Тэгэхээр ер нь бол би аз жаргалтай байж чадахгүй юм шүү. Аз жаргал гэдэг чинь маш тийм субъектив зүйл юм шүү гэж ойлгоод байгаа байхгүй. Та надтай санал нийлэх үү? Нийлэхгүй байна уучлаарай. Бараг нийлэхгүй байгаад ярилцвал илүү ч сонирхолтой юм уу тустай байх те. За эхнийх хүн өглөөнөөс орой хүртэл аз жаргалтай байхыг ирмэлцдэг. Тэн дээр би нэг зүйл нэммээр байна. Хүн шөнө унтж явахдаа ч гэсэн аз жаргалтай байхыг ирмэлцдэг. Яагаад тэгэхээр сайхан зүүдлээд өглөөс ирэхэд хүн яа урчин көмө сайхан байла гэдэг. Тавгүй зүүдлээд өглөөс ирэхэд яа одоо яаж би сэрвэ. Одоо сэрсэн аз боллоо гэж боддог. Тэгэхээр хүн шөнө унтж явахдаа ч гэсэн аз жаргалыг хүсдэг юм байна. Товчлвол одоо бурхны номонд айлтж байгаа амьдрал дээр ингээ ажиллаад байгаа нэг зүйл уулзаад байгаа нь хүн цаг мөч болгонд ганц хүн гэлтгүй амтан бүгдээ цаг мөч болгонд аз жаргалыг хүсдэг юм байна гэдгийг бурхан багш номсон байдаг. Амьдрал дээр бас тэгж харагдаад байна уу гэж үзэж байгаа нэг. Дараагийнх нь өглөөнөөс орой хүртэл аз жаргалтай байх боломжтой юугүй юу? Одоо би бол шөнийг нэмчихлээ шүү дээ. Унтж явах үе. Унтахад хүртэл буйны нойр гэж байдаг гэж байгаа байхгүй юу? Хүн унтахдаа жишээлхэд ахаад тэрлэг орё. Ингээд бид нар жоохон хүүхд байгаад өдөө ингээл хичээл амархаар мал дээр ингээл байхад өдөр юу их тоглосон тэрийгэ зарим хүмүүс шүн зүүдлээд гэдэгтэй яриа л. Тэгэхээр тэр дараа номонд юу байд юм бэлээ. Унтахад юуг сайн бодож унтна. Тэр бодол шүнжин ерөнд амгаалдаг зүүдэнд.
Тэгвэл унтахтаа хүн их эерэг юм бодоод унтвал шүнжин буян хураадаг. Тийм өөрийн хэлдгээр аз жаргалын тэр өөрт одоо даавар юу байдаг тэр бүгдийг бий болгох үйл явц явагдаж болно гэж. За дараагийн битэрийн ярьж төрөгцснөө эргээд оръё. Тэгвэл өглөөнөөс орой хүртэл шүнж мөрөө ямар ч цаг үргэлж аз жаргалыг өөрт бий болох боломжтой юугүй юу гэдэгтэр аз жаргалаа хуваарлаа. Юу гэхээр яг аз жаргал ингээд хүний 5 метрхүү тэгээ дотоод сэтгэл ингээд 6 метрхүү аз жаргал гэж хуваавал 5 метрхүү аз жаргал бол гадна талын юмас хамааралтай байхгүй. Тийм ээ. Жишээлгээд одоо би ихэд их дараад байвал бас тийм би аз жаргал мэдрэхгүй. Их дуу чимээтэй орчинд байгаа тэр дургуул гээд одоо дургуул гэхээс гадна ер нь дуртай хүн байлаа ч гэсэн нэг өөрийнх нь бүр бодит хүсдгээс хитэрсэн дуу өдр сонсохдвол тийм таатай мэдрэмж ихээр хүлээж авахгүй. Тэгэхээр 5 метрхүү аз жаргал орчин бүрдчихвэж бий болтгоо. Тэгэхээр цаг минут болгонд хүн энэ орчныг бүрдүүлж чадахгүйг бол олон хүнд боломж хэцүү баг. Тэгэхээр энэ бас төдийлөн хязгаарлагдмал байна. Боломж байх байж болно. Тэгэхээр би 5 метрхүү аз жаргал дээр аваад утсан ч цаг минут болгонд аз жаргалыг бий болох боломж байдсан байна гэж хариулмаар аваа. Ягаад орчныг бүрдүүлэлт чи ирдэг. За 6 дахь метрхүү буюу дотоод сэтгэлийн аз жаргал нөгөө 5-аас илүү. Жишээ нь 5 метрхүү зовлонтой байлаач хүн дотоод сэтгэл аз жаргалтай байвал тэр хүн аз жаргалтай л хүн гин. Энийг би олон ярилцлаган дээр тамирчин хүнээр зүүрлж боддог те. Ямар хүч хөдөлмөр гарч байна. Тэгэхэд алтан медаль зүгээд төрийн дуулан хшиглэж байх тэр хүнд ямар аз жаргалтай байна. Гэхдээ айгүй сулдсан байгаа шүү дээ. За тэгвэл дотоод сэтгэлийн аз жаргал бол гадна талаас гол хамаарахгүй, гол өөрийн оюун санаа бодлоос хамаардаг. Тэгэхээр хүн оюун санаагаа зөв аз жаргалтай байх бодлуудыг бодоод байх юм бол тэр цуснд байх тэр бүгд бол байнгын одоо үзүүлэлт нь байж болох байх аз жаргалын одоо бий болох өөрөө түрүүнд хэлсэн тийм ээ. Тэгвэл өглөөнөөс орой хүртэл өглөө босоод маргааш өглөө босох хүртэл байнгын аз жаргалтай байх боломжтой байна. Тэр дундаас бүр дотоод сэтгэлийн аз жаргал гэдэг хүний яг аз жаргалын хамгийн хүчтэйг байнгын бий болгож болох юм байна. Яаж сэтгэлийг хүн зөв юм бодлоо удирдаад байж чадаад л байвал. Гэтэл болохгүй юм биш үү гэдэг одоо асуулт жишээнүүд ороод ирж байгаа хөөе. Хүн ингээд одоо намар дуртай, миний дуртай байлал гэтэл ингээд хүний айж амьдралаас үүдээд тэрийг бас хүн болохгүй байна. Тэгэхээр энэ дээр намрын үлрэл сайхан гэтээ энэ би таныг үүсгээгүй, шүмжлээгүй. Зөвөр бол нэг тийм хүн байл доо өвлийн үлрэл дуртай хүн бай тээ. Тэгвэл өвлийн үлрэл сайхан гэд бодох нэг өвлийн үлрэл уг нь тэрийгээ тэгээд засанд яваал ингээл тэрийг нэг улам лавшраад ирэхээр улам тэрэнд эзэмдүүлнэ штэ. Эзэмдүүлж хаад нөгөө ажлаа харахаар нөгөө аз жаргал байхгүй болж байгаа юм. Яг тэр үед би ажилтай. Гэтэл Улаанбаатар маань утаатай ажид юм уу те. Тэгвэл аз жаргал байхгүй болонгууд энэ аз жаргалыг хүний нөгөө олон хүлээлтийн дунд гэдэг нь үгүй хийгээд байна уу гэхээсээ илүүтэй бид нэг оюунаа жолоодох байдал маань гээд дуртай гэсэн юм руу хит алдаад тэгжүйтэл өөр юм гарч ирэнгүү тэр хоёр зөрчилдүүд сэтгэлд аз жаргалыг байхгүй болгоод байна. Тийм учраас ахаа түрүүний эцэг дээр очиход байнгын бид өглөөнөөс орой хүртэл амьдрал зөндөл зориг байгаа. Зориг тавиад бид хөдөлмөрлөх хүчтэй. Тэгэхээр энэ бүгдийн дунд сэтгэлийг ингээд өрүүлийг зөв жолоодол явах юм бол байнгын аз жаргал алдахгүй мөрөөдөлтөйгөө зоригтойгоо хөдөлмөрлүүд энэ бүгд байх юм байна. Энэ боломж байна гэж Бурхны номонд Бурхан биш айлтсан мэрэгдүүд бас тайлбарсан. Амьдрал дээр бас ингэх юм бол боломж байна гэдэг харагдаад. За асуултын нэг сүүлийн хэсэг ер нь байнгын хүнд аз жаргал байхгүй юм биш үү? Бурхан биш хүртэл өөрөө зовлон үнэн гээд бид чинь зовоод байна штэ. Хаач байсан одоо зовлонгийн мөн чанар донд байна штэ гэдээ айлтсан байна. Энэ бол Бурхан бишийн айлтсан энэ зовлонгууд бол хүн муу сэтгэлийн ирэхээр үйл хураагаад түүний ирэхээр төрөл аваад байгаа цагт зовлонгийн мөн чанар донд байна. Нөвддөг, хөдөлдөг, эцэстээ бид үхдэг. Ийм юм бол биднээс салахааргүй байгаа юм байна. Тийм болохоор зовлон үнэн гэж айлцсан. Харин түрүүнд бид хоёроо ярьсан хүн гээд би өвдөгч байна уу?
магадгүй хэн нэгэн ойр дотны хүнээс хагацж байна уу тийм ээ. Энэ ирлээ гэхэд би аз жаргалаа алдах гэдэг буруу байна. Ийм зовлон байгаа нь үнэн гэж альцсан. Түүнээс биш та сэтгэлдээ тийм ээ. Та сэтгэлдээ байнгын зовоод байх зовхосоор аргагүй нь үнэн гэж альдаг юм байна. Харин ийм зовлон байгаа учраас та энэ сэтгэлээрээ битгий зовоорой. Тийм ээ. Энийг та даван туулахын тулд сэтгэлээ ийш нь чиглүүлээ гэж зовлон гарах шалтгаан муу сэтгэл байна. Муу сэтгэлийг ялахын тулд хорих гэж зовлон ингэж муу сэтгэлийг хорж болдгийм байна. Муу сэтгэлийг хорих арга нь ийм байна. Хамгийн туйлах юм бол бусдыг хайрлж инэрсэн энерги сэтгэл, бод сэтгэл. Юмны мөн чанар бодит байдлыг зөвөр дүгнсэн төв үзэл. Энийг та олоод ав. Энийг дадуулвал хэдий тийм юм дунд байлаач таас жаргалтай байж болно гэж альцсан. Тэгэхээр аз жаргал бол яг гадаад хүчин зүйлсээс илүү дотгошоогоо хөвгөний оюун санаа үүнтэй холбоотой. Тэгэхээр би яг энэтэй холбоотойгоор бас нэг зүйл хэлэхэд саяхан би сошиал медиа ингэж гүйлгэж харж байсан чинь алдар сагсан мөч Коби Брайантийн нэг ярьслага байсан байхгүй 10 секунд. Тэгэхээр олдож байгаа хорон мөч бүрдээ эрэг бай. Асуудал бүрийг даван гарах талаас нь ингээд зөвхөн зөвлөгөө өгсөн байсан. Тэгсэн чинь тэр бичлэгийн доор нэг хүн тэр бумтун хүний зүгээс ингэж хэлэхэд амархан штэ гэсэн байсан байхгүй. Тэгэхээр бурхан багш өөрөө та хааны хугацааны юм байсан гэж би ойлгоод байна. Тэгэхээр тэр элит давхаргаас яг ийм байдгаа амьдрал бол ийм ээ гэж дүгнэх нь надад тэтхий өрөөсөө санагдаад байдаг байхгүй. Тийм. Тэгэхээр та бас хамламын зүгээс яг нөө аз жаргал гэдэг бол шууд энэ дотоод хүчин зүйлтэй холбоотой гэж дүгнэж байгаа нь хэцэрхий нэг талыг барьснаа санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр би энэтэй холбоотой бас нэг судалгаа хэлэхэд Улаанбаатар хотын стресс дэлхийн улс орнуудын стрессийн түвшинд харьцуулах юм бол дээрээсээ 3 дугаар ордог. Жишээ нь би ажиллаа тараад дунджаар өдөр цаг 30-аас 2 цагийг замын төгжрөл зарцуулж байна. Тэгээд орой 8 өнгөрөөд гэрте очиход манай байрны гадаа зогсоол болтдгоо. Тэгээд эргэлдэж чаад нэг газар зогсоол тавьдаг. Гэхдээ явгууны зам дээр. Тэгэхээр явгуун явах боломжийг би хаачдаг. Тэгээд цалингаа би зээлэндээ төлнө. За тэгээд манай амьдардаг хорон цэцэрлэг байхгүй, усын цэцэрлэг байхгүй учраас би хүүхдтэйгээ цэцэрлэгийн төлбөрийг төлөх гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо яг нөгөө манай салбарынхан бол энэ монголчуудын стресстэй холбоотой, төгшөртэй холбоотой ажлуудыг маш хийдэг. Тэр ингээд үзэхлээр дэлхийд тэр ер нь манай монголчуудын стрессийн түвшин маш өндөр байгаад байдаг. Тэгэхээр би танаас ингэж асуух гэж юм л та. Сэтгэл зүйчнэр ярихдаа сэтгэл судлалын мэргэжилтнүүд олон байх тусмаа ард иргэдэд сайн гэж үзээд байдаг. Би бол эсрэг байр суурьтай байдаг байхгүй. Жилд мянгаар ингэж төгсөж байгаа сэтгэл судлалын мэргэжилтнүүд. Гэхдээ амьдралын чанар ч юм уу сайн сайхан байдал нь бол ахиас сайжирсан гэж би үздэг. Үүнтэй адилхан лам нар олон байснараа энэ нийгэмд одоо аз жаргалтай болж чадах уу? Бас түрүүн хэлсэн энэ гадаад хүчин зүйлстэй бидний өөрсдөөс нь шалтгааллахгүйгээр энэ нийгмийн эдийн засгийн улс орны ийм асуудлууд байгаад тахт энэ дундаас бид үнэхээр амар амгалан олж чадна гэж юу? Мэдээж чухал асуулт байна. Бурхан багш хааны хүү бол төрөөд эхлээд аав нь амьдралын зовлон бэрхшээлийг үзүүлэхгүй гэж чармаасан шүү дээ. Та бурхан багш үтсэн. Тэг үзэхдээ энэ нөгөө хааны хүүгийн хааны ордны амьдралаар сэтгэхэд айлдаагүй. Өөрөө яг хүмүүсийн миний төрөний дурдсан хүн өвдөд байгаа. Хөтлөөд байгаа. Хамгийн сүүлд үхэж байгаа. Энэ бүгдийг хараад ушир шалтгааны нэрлэхээс хайсан. Тэгж хайгаад өөрөө хааны хүүгийн амьдралаас татгалзаад өөрөө одоо ойд шугуйд 6 жил бясалгал одоо бүтээсэн гэдэг энэ байна л да. Тийм болохоор тэр талаасаа бол би яг хааны гэр бүлийн хүрээнд харж бол айлдаагүй гэж одоо үцгээр ийм нотлохоос айлдурууд юунууд байна гэдгийг хэлхийг хүсэж байна. Нөгөө талаасаа одоо би өөрөө яг ийм одоо нэг алуу гашиж байгаа нэг лам хор гэлэн хүн гэдэг энэ үүднээсээ хараад одоо ер нь ийм байдгаа гэж одоо хэлж байгаа юм шиг зарим нэрэ бодогдож болох юм байна тий. Би бас таныг хэлэхэд хүн бас тэгж бодох хэрэгтэй. Гэхдээ юу ихээр
би ингээ хүнтэй хэдий би ингээ амьдрал зохиогоо нарийн ширээ мэдхгүй боловч хүмүүстэй уулзаад ярангууд тэр хүний амьдралын зовлон мэддгээс миний мэдж нь илүү байгаад байх юм. Хэд хэдэн шалтгаан нөхцөл байна. Нэг нь бол номон дээр ингээд зовлон юм байдаг гэж тэгэл одоо олон жишээгээр альтсан байдгийг нэг сонссон, багш нараас сонссон. Тэр багш нарын маань ач бай номын ач. Нөгөө талаар хүмүүстэй уулзсанд хүн хүний зовлон адилгүй байдаг те. Тэгэхээр тэр бүгдээс дандаа одоо сургамж гэх юм уу нэрээ амьдралд юм болдгийм байна гэдгийг сурж аваад одоо сонсч аваад тэгээ сонсч аваад ийм үед явал дэрвэ гэдэг байнга хэрэглэж судар үтсэн дундаас хайж гаргаж ирч өөрөө ингэж авдаг. Тэр утгаар би сайн мэдэхгүй ч гэсэн зарим хүмүүсээс илүү зовлон мэдээд багш бай. Тий. Яг тэгэхээр хүмүүсийн ингээд гэр бүл болдог зүйлийг те. Жишээ нь ингээд одоо манай инх түшиг гэхэд инх түшигийн маань гэр бүл юу болдог би вирус мэдвч тэр анх удаа уулзч байгаа. Гэхдээ инх түшиг ингээд хүнтэй уулзаад одоо багш дээрээс нь хүн тус зөвлөгөө өгдөг гэдгээр мэддэг бусад хүн мэддэг зөндөө юм мэдчих болдог шиг бас тийм байдгийн байна. Тэр үүднээс энэ амьдрал дээр ингээ уулзаад байна гэдгийг тэгж хэлсэн юм шүү гэдэг бас тодорхой. За нөгөөх нь би 2000 хэдэн онд байна вэ? 11 2 3 оны хавцаа нэг багш нар боловсрол соёлын газрын хүмүүстэй уулзалт болоод ярьслаа болсон. Тэгээ тэн дээр яг би энэ сэдвээр ярьсан чинь нэг багш хүн босч ирээ надаас асуусан. За таны наадах чинь одоо ингээд хүн сэтгэлээ зөв жолоодод удирдаа тийм ээ. Ингээ явбал гадна талаас гол хамаарахгүй хүн аз жаргалыг бий болгохдгоо гэдэг чинь өнөөдөр хоногийн хоолой яа гэж байгаа хүүхдэд хол байна. Тэр хүн наадах чинь чадахгүй. Тэгэхээр хүнийг аз жаргалтай бий хүнд аз жаргалыг бий болгохын тулд орчныг нь бүрдүүлж өгж вэж тэр хүн чинь хоногийн хоолндоо санаа зовхгүй болж вэж амьдралын ар сар юм нэг бодох шаардлагагүй болж вэж одоо би яах вүлээ гэж арай өөр юм харах юм биш үү гэж хэлсэн. Асуусан. Тэгээ би түүний хариултанд нь хариулсан хариултаа өөрийнтэй нь хариултаа нийлүүлээ те. Харин тэр тусмал хэрэгтэй байна. Яагаад тэгэхээр өнөөдөр ингээд оройд харж очиод явган хүний зам хас өр аргагүй байгаа бол би явган хүний замыг өөр газар нь шинээр барьчих боломж надад. Бусад машинуудыг цэгцэнд оруулахыг өнөөдөр орооны хувьд боломж байхгүй бол одоо би яах вэ? Би тэр оройд бухимдаад уурлаад хувь заяанда гомдооч тийм үү? Ингээд шантраад зөвхөрх нь одоо зөв сонголт юм уу? Яг тэр мөчөд би гүй эн чинь одоо нэгэн тийм ээ. Энийг би засахын тулд яах вэ? Энэ иргэн бид бүрээс хамааралтай тий. Иргэн нийтийн сайн сайхан нэг хүнээс одоо эхлээл ингээд тэр бүгд цуглаж ижил би болж штэ тийм ээ. Ихэнх нь тийм болж байж. Тийм болохоор энэ сайн сайхан болохын тулд би өөрт оногцсон ажил хөтөлмөрөө би сайн хийя. Олон бид хөтөлмөрлөө. Энийг зөв зөвхөстэй болохын тулд миний ямар оролцоо вэ? Тэр бүгдээ би хангая. Тэргийж бодвол бас 50 хүлээж авч байгаа. Засаад болчихвол засаад ингээд 5 метрхэдээ бээрээ хүртэл тэр чинь бас таатай юм. Тэгээд сэтгэл төсөөлж өсөж исэн юм болчихвол би түрүүнд 2 үлдээсэн шүү дээ. Бүрэл илүү мэдрэмж авна шүү дээ. Гэхдээ болохгүй байгаа нөхцөлд хүн уурлах биш. Шантрах биш. Төрөний тэр хүүхэд хоногийн хоолой яа гэд хулгай хийгээд байвал хулгай их нь буруу юм байгаамаа. Ингээд та хөдөлмөрлөө тий. Сургуулийн насны хүүхдээ бол тэгвэл хичээлдээ яваа. Хичээлд үнэхээр явах юм байхгүй бол тэр нь тусалдаг байгууллагууд байна. Ядаж ном төвтер. Тэг хичээлдээ бас сайн сураа. Өнөөдөр дэлхийд алдартай олон хүн үе дамжаад явсан гэхээс илүү суралцж явах үедээ их сайн суралцж хөдөлмөрлөж ухаан зарж тий. Ингэж бас амжилтанд хүрсэн олон байна. Гэт ингэж тэр хүний оюун санаа зөв тишээ харж өнөөдрийн энэ гадна талын юмд гол ингээд уягдаад тэрнээс хамааралтай байлгаад байх биш өөрийгөө хүн оюун санааны зөв бодол өөрийн зөв шийдэл өөрийгөө зөв чиглүүлэхэд хамааралтай болгож явбал харин илүү боломжууд гарч ирнэ гэж би тухайн үед хариулж байсан. Тийм учраас хүмүүсийн тэр амьдрал тулгараад байгаа асуудлыг шийдэж байж илүү хүнд аз жаргал өгнө гэдэг тэр санал нэг байна. Мэдээч. Тиймээс ингээд утаа төгчрэл энэ бүгдийг шийдэж байж илүү хүн таатай. Жишээ нь бид өөр улсад очиод хөдөө гараад ч юм уу арай өөр үүд штэ. Мэдээж илүү. Гэхдээ засаж болохооргүй яг өнөөдөр боломжгүй байгаа зүйл дунд яах вэ? Тэгэхээр түрүүний миний ярьсан илүү оновчтой байна. Бурхан биш айлдсан
энтхийн мэрэгдүүдийн айлдсан амьдрал дээр болгоод байгаа хоёр уулзж өгнө гэдэг нь. Тэгвэл одоо өөр нэг зүйл нь бид ийм үед ингээд одоо номой тэ эсвэл одоо хүлцсэнгүй байх гэсэн үг биш ээ. Тэгээ бид ийм үед яах вэ? Бид улам өөрсдөө хөдөлмөрлөе. Бид улам оюун ухаанаа одоо удирдах чиглүүлж одоо аливаа юмны гарц гаргалгаа зөв нь юу ах вэ? Тэрний төлөө бүгд хичээе. Тэгэхгүйгээр гадна тал бүх юмыг хамаатуулаад орохоор болохгүй байна л да. За өөр нэг зүйл нь хүн ингээд нэг вакуумжин гэж ярьдаг шүү дээ. Өөрийн нэг хүрээл дунд өрд болоод байгаа юмараа бүх юмыг төсөөлөхөд байх вэ? Тэгэх юм бол бас чинь өрөөсгөл хийж олон үздэг. Энтэй санал нэг байдаг. Тэгэхээр энэ таны асуултын хариулт нь төгсгөл хорангуулад нэг санал хэлэхэд бол ер нь хүн аливаа юмыг аз жаргал зовлон бэрхшээлийг ер нь өөрөөс хамааралтай байдаг юмаа гэж бурхан башаалцсан байт. Энийг бид эргээд харах юмсан тий. Өнөөдөр түгжрээ их байна гэвэл түгжрийн дунд түгжрээд явж байгаа хүн надад бас ямар хамаарал байв гэж бид өөрсдөө нэг хөнгөв. Тэгэх юм бол хүн чинь бас жоохон тайвширтай нэрээ эн чинь тэгвэл би одоо над хамаарал байгаа юм бол миний бас нэг тодорхой хэмжээнд хамаарал байгаад энэ дунд би орцсон явсан байна. Тэгвэл би над хамаарал гарахын тулд бас надаас хамаарал байгаа юм байна. Тэгвэл энэ бүгд ингээд эерэг болохын тулд надаас ямар хамаарал байгаа гэдгийг бас ингээд хараасаа л хийж хэлмээр. Тэгээ та хоёр нэг зорилготой гэж түрүүн дурдсан. Тэгээд одоо миний асуух асуулт бас бүтүүлэг байж магадгүй. Зүгээр шүү дээ. Манай салбарын мэрэгчлэтнүүд байсан бол ер нь ингэж асуугаасаа гэж хүсгэсэн байх. Яг тантай уулзах юм завшаан гарч байгаа учраас асуу гэж бодлоо. Яг монгол хэлэхэд бол одоо та хоёр яг нэг зах зээл гэх юм уу та одоо сэтгэл санааны одоо эдгэрэл ч юм уу сэтгэл санааны асуудалтай ийм одоо зах зээл дээр ажиллаж байгаа хоёр мэрэгчлэн байна л гэж ойлгоо. Тэгэхээр өстөн олон ч юм уу ард иргэд сэтгэл зүйн асуудал гарахад сэтгэл судлаач дээр очрохтой эсвэл лам дээр очрохтой. Та юу гэж үзэж байна? Үндсэл нь юу гэж ажиллах вэ? Хувь хүний сонголт. Тий, хувь хүний сонголт. Надаас би яавал дэрэг бол та өөрөө сонгоол гэнэ. Яагаад вэ гэхээр учир нь хүн хүсээгүй юмдаа хин нэгэн шахаа шаардаад очлоо гэж бодоход тэр яг харахгүй өвчнөр ирэх юм бол тэр өвчний нэдгийх им хоёр эмчилгээ байлаач тэр хүний итгэл үнэмшил дутуу байснаас сайн болохгүй байх. Магадгүй сайн болгох төхөд энэс илүү сайн болох байсан боловч ингээд дутуу боллоо л гэж бодох байх. Тийм учраас хүн өөрийн сонголтол байх. Өөрөө сонголтоо хийгээсэй зүйлнэ. Үндслэл дээр тэгвэл одоо юу гэдгийг хүн ингээд нэг эмч хүний нэг яриаг би сонсч байсан. Ингээд эмчнэр бүтэн баг одоо хичнээн цагаар хүн хаалгаанд ороо те. Бараг ингээд унангаа алдаад хаалгаа игээд дуусаад ингээд сайн болсон. Тэгэхэд ингээд хаалгаа амжилттай болсон. Өө манай багш маань нөгөө нэг сэтгэл зүйч хүн байд юм байна л да тий. Тэр сэтгэл зүйч хүнээ хэлээд тэр хүн ингээд намайг аварлаа. Нөгөө юм чи авраагүй юм шиг болоод явчих чинь гинэ. Тим яриа их байдаг те. Тий. Тэгэхээр би энэ дээр зүгээр юу хэлэх чинь гэхээр тэр хүний хувьд бол уг нь ингээд илүү сайн бодсон бол те. Тэр хүмүүс одоо ламбагш нь байна уу? Тэр сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн хүн байна уу? Тусвалсан л байна. Гэхдээ тэр хүмүүс бас давхар тусвалсныг бид харах хэрэгтэй. Энэ нь өөрөө юу вэ гэхээр бас сэтгэл зүйн боловсрол шүү дээ. Хүний ачийг сандаг, хүн талархдаг тийм ээ. Тэгэхээр яг энэ дээр ингээд аваад үцхэд хүн юунд илүү итгэл үнэмшилтэй вэ? Тэрлүүгээ хүн хамгийн түрүүнд ингээд талархдаг тийм ханддаг гэдгийг нэг илрэл. Тийм болохоор сонголтын за яг энэ та түрүүнд юугүй асуулт байвал та эргээр хараарай гэдэг үгнээс хэлсэн. Одоо бид энэ бол тэглгүй яах вэ? Гэтэ нэг хүмүүсийн бэрхшээлтэй байгаа ийм нэг одоо зарим хүн тэгж битсэн байхыг би харж байсан. Зуд болохоор юу янчлаа, зовлон болохоор янчлаа те. Тэгээд тэндээс ингээ хараад яг хөө ингээд хүн янз бүрээр шүүмжлэх, янз бүрээр ингээ буруутгах юм нийгэмд байдаг. Тэр ганц шашин биш юм байна.
Тэгээ яалч салбарт ингээл юм болгонд л бас тэгээ шүүмж юм бол яваад байдаг. Тэгэхээр энэ дээр бас одоо нэг зорилготой гэдэг дээр аваад үзэхэд актер би зах зээл гэж бол нэг үгнийг зөксгөө байх гэж боддог. Тий. Ягаад тэгэхээр одоо юу гэдгийг шинэ бид нар интекэд ном үзэж байсан. Тэгээ хичээл зааж байсан. Тэгэхэд ингээд нэг хандвар л гэдэг юм уу те тэгж хичээлээ заадаг багш нар маань ч гэсэн цалин хөлс авдггүй тийм байсан. Тэгэхээр энэ өөрөө актер тийм одоо мөнгө гэдэг юм уу гэж харах ч гэдэг юм уу тэр агуулгаар тааж бодоагүй бах энэ бас их зөксгөө байх гэж боддог. Нөгөө талаас нэг ялгаа байгаа. Нэг ялгаа юу вэ гэхээр бурхны шашинд лам хуурах хүмүүст одоо сэтгэл зүйч хүн хоёр ингээд байлаа гэж бодоход сэтгэл зүйч хүн ингээд тэр хүний сэтгэлийг сайн сайхан байх, амар амгалантай байх, тухайн асуудлаас гарах гарцыг хэлж тусал зөвлөж чиглүүлдэг. Лам хүнд бурхны шашинд нэг ялгаатай юм нь засал гэж байдаг. Дээрээс нь ном тэр зан үйл тэтгэрийн бас нэг шид гэж юм байдаг. Тэрнгээр зарим юм засдаг. Нэг жишээ дуртахад нэг айлын хүүхэд өдөө аав ээжтэйг аршаанд орох гэж яваад тэн нэг жоохон эвгүй болоод тэгээд хотод ирсний дараа гинт ингээ сонин юм ярьдаг бол дунтахаа болоод тэгвэл шар хатанд хандаад хөвтүүлсэн байна. Тэгсэн та нар намайг ингээд ирүүл байх шар хатанд хөвтүүлээгээд ихт үе жоохон өөр байдал үзүүлээд байгаа. Тэгээд шар хат ерөөсөө болохгүй болоод гаргаж яваад сэтгэл зүйч таньсан байна. Тэгвэл сэтгэл зүйч бас өөрийнхөө төвшин чадлаар оролдох бас л болж өгөхгүйсэн байна. Тэгээд лам хүн таньсан байна. Лам хүн таньсан зурхаа зураад энэ хүнд нөгөө лусын тэр газар лусын бас таагүй сэтгэлд нийцээгүй тийм буруу үйлдэл өөрөө гаргаад тэндээс тийм хорлол гэж юм болсон байна гэж. За тэгвэл одоо гэрийнхэн шууд итгэхгүй байна штэ. Тэгвэл та бүхэн ийм нэг одоо засал ном уншвал хийлгээрээ ийм өргөөрөө дахил болгоод өөрсдөө оюун санаагаа ингэж бодоо гэд сэтгэлийн тухайн нэг шалтгааны зас гаргуудыг хэлж өгч засал тэр дугуйн яваад утсан чинь гайгүй болоод нөгөө хөцсөн 50 унтдаг болоод эргээд хэвэн байдалд ороод эхэлсэн. Тэгэхээр энэ бурхны шишинд ийм бас онцлог байдаг. Нэг хүн над тэгж одоо жоохон гомдлын гэх юм уу шүүмжлэлийн үг хэлж байсан юу гэхээр гээд лам хүмүүс рүү хамгийн түрүүнд хандаад байна. Уг нь бол зарим имийг одоо лам хүнд хандхад одоо буруу байхгүй л байх л та. Гэхдээ сэтгэл зүйчд хандвал илүү болцохоор юмуд байтал лам хүнд хандаад байна. Тэгээ би яг тэр үед хэлж байсан. Хөв хүний сонголт юм да. Түүнээс ш хөвгдсөн сэтгэл зүйч рүү явж болохгүй шүү. Заавал хийд орон лам хүн дээр ирээрэй гэж би тул тэхгүй. Зарим нэг хүн тэгсэн байж болох юм. Гэхдээ тэрийг олонний дунд ямар янз бүрийн хүн байгаа. Тэр салбар болгоно байдаг те. Тийм болохоор бас ийм нэг онцлог бас ялгаа байдаг юм байна. Тэрийг бас бид нэг зорилготой явж байгаа хэдийч бас харилцантай хүндэтгэж ийм байдгийн байна гэд хүлийн зөвшөөрдгөө мах тийм байдгийн байна гэдгийг бас одоо харж тэрийг бас судлахыг хүсвэл судлах боломжтой. Та бол яг ажил мэргэжлийн хувьд олон хүмүүст хүрч ажилласан. Тэр бол тодорхой. Та харин намайг хичнээн хүмүүст энэ хугацаанд зөвлөгөө өгж ажилласан гэж бодож байна. Би бол их олон л баг, тоог л хэлж мэдэхгүй их олон л баг гэж бодож байна. Ягаад тэгэхээр нэгт энэ бол нийгэмд их эрэлт хэрэгцээтэй, хүн тустай. Нөгөө талаар та өглөөнөөс орой хүртэл яг энийг дагнж ажиллаж байгаа гэж түрүүнд ярианд дурдсан. Тэгэхээр дагнж ажиллаж байгаа хүний хувьд бол тодорхой үр дүн гарч байгаа. Тийм болохоор олон хүнд хүрч ажиллаж байгаа л гэж итгэж байна. Монголчууд цагсчны морь усгүй шилдэг штэ. Тэгэхээр би салбартаа 10 гаруй жил ажиллаж байгаа ч гэсэн нэг ч хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгж үзээгүй юм байгаа байхгүй юу? Тийм үү. Тий. За энийг бол би яагаад хийж байгаа гэхээр 10 гаруй жил ажилласан гэдэг нь би оюутнуудаа сэтгэл судлалын онол тэр сургаалуудыг тайлбарлаж байгаа үдий үрсэн. Яагаад сэтгэл зүйн зөвлөгөө өгдөггүй вэ гэхээр манайд нэг ийм ойлголт байдаг. Сэтгэл зүйч өөрөө сэтгэл санааны асуудалтай бие хүний зөрчилтэй ч юм уу те сэтгэл зүйн асуудлаа нэг тийшин шийдэж чадаагүй бол бусдад ер нь сэтгэл зүйн тийм эрхлэн үйлчлэг үзүүлэх нь юу л болтой гэж үздэг. Тийм учраас
Яг тэр бие хүний тэр хөгжил төлөвшил бүрэн хүрч байж сэтгэл зүйн асуудлаа нэг талдаа гарч байж ер нь бусдад туслах зүйтэй тэгж байж бусдыг илүү сайн ойлгоно гэж тайлбарладаг ингэж үздэг сэтгэл судлаачдын нэг бий байгаа байхгүй. Тэр үүнтэй адилхан танд яг хувь хүнтэй ч юм зөрчилтэй бас бусдад ингэ туслахад одоо өөрөөр хэлбэл би өөр ийм хүн байж бусдад ингэж ярьж болохгүй тэгээд ийм дотоод зөрчил танд байдаг. Юу гэхээр би ороо унтдаг. Дээрэс нь одоо ороо унтдаг дээрээ л гол төлөвлөрөө дээрээ. Уг нь эрт унтаад эрт босоод ингэж ажил үйл хэрэгэд орвол зөв гэдгийг би ойлгоод байгаа. Өн хичээдэг оролдохтой би чаддгүй. Тийм болохоор би хүнд та жоохон эрт унтаач гэж хэлэх болгонд над тэ нэг жоохон цүү байдаг. Гэхдээ би одоо хэлэх хэрэгтэй үед хэлдэг. Жишээлх юм бол одоо миний аав ээж хоёр нэг жоохон ороо унтсан байвал би маргааш миний аав ээж эрт унтаарэ. Хүн чадахгүй байгаа боловч миний аав ээж эрт унтах хэрэгтэй шүү гэж хэлдэг. Гэхдээ л тэр бол бага хэмжээний тодорхой тийм байдаг. Олон зүйл дээр бол бас өөртөө ихтгэлтэй хэлж чаддаг. Жишээлх юм бол аливаа юмд юу битгий ингээд хямраа 50 бай. Аливаа юмны бодит байдлыг нь альхаар харахыг хичээ. Хүн битгий актер муугар бодоо. Хүн муугар хандлаа гэд битгий дайсгана. Магадгүй тэр хүн өөрт чинь их тус болж байгаа. Урд хизээ нэгэн цагт ээжтэй нь болж явсал байгаа. Нэг хүн санаар хандаад байлаа гэд актер битгий туушраа. Тэргээд энийг бол би ихтгэлтэй одоо хэлж чаддаг. Тэр надад бол тийм байдаг. Өөр нэг нь уг нь би аав ээжийнхээ төрсөн өдрөөр юм баяруудаар аав ээж дээр яг очдөг байсан. Очиж баяр хүрэн ядаж үнэрлүүлэн тийм ээ. Тэрийг хийж чадахгүй байгаа. Очиж амжихгүй. Тэгээ орон унтаад байгаа шалтгаан ингээл бид нар чинь өдөр тутмын уншдаг олон цагийн уншлага байдаг. Тэгээ хийх ажил бас их байдаг. Тэгээ уншлагаа заавал уншиж байж унтахгүй болтгоо. Тэгэл ингээл ажлын саруугаар шахтаал уншлагаа унших цаг мань оройтол гэтээ энэ миний л буруу. Өөр нэг зүйл нь түрүүнд би таныг олон хүнд зөвлөгөө өгдөг гэж итгэдэг гэж хэлж байгаа учраас юу гэхээр ингээд ярилцахад та бас их нухацтай. Дээрээс нь одоо уг үнс суураар нь бас ингээд юмыг олж харахыг эрмэлздэг. Тэгэд олон жил ингэж яваа гэхээр би бол олон зөвлөгөө өгдөг гэж бол итгэж байгаа. Та өгөөгүй чинь би бол таны олон зөвлөгөө өгсөн байх гэж хэлэх гээд байна. Энэ 10 хэдэн жил та оюутнуудад хичээл зааж байна. Зөвлөгөө өгнө гэхээр за би зөвлөгөө өгье эхэллээ шүү гэж хэлээ зөвлөгөө болдог. Тэгвэл болдгоо гэсэн үг биш баха. Тэгэхээр та бол олон зөвлөгөө өгсөн байна. Тэр олон жил оюутнууд одоо танаар хичээл заалгаад гарахад зөндөө юм мэдээд ингээд аавна гэдэг бол таны зөвлөгөө тэнд зөндөө баг. Магадгүй нэг өдөр ярина. Инг төвшиг багш маань ингэж зөвлөсөн учраас би ингэсэн. Тэгэхээр таны үл би өгсөн байна. Цааш дулан мөгөөрэй гэж одоо ерөөл үргээ. Нэг зүйл нь хувь хүн өөрөө ингэж шийдээгүй асуудлууд засаагүй юм байж вэж тэ. Тэрийг одоо бусдыг сайжруулна гэдэг зохисгүй гэдэг бол Бурхны номонд байгаа шүү дээ. Жишээ нь би амьтныг зовлон бүгдээс хацуулж сайн сайхан болохын тулд би өөрөө гэгэрье. Бурхан биш тэр замаар замлсан. Тэгэхээр би тэрний төлөө хичээж явдаг. Тийм учраас сахил хүртэх болсон би. Тийм байдаг. Тэгэхээр энэ бол таны үзэл бодол Бурхны номонд альж байгаа адилхан байна. Нэг зүйл хүн өөрөө яг төгс болчоод бусдад туслана гэдэг яг хизээ байх уу? Жишээ нь хамгийн сүүлд яг нэг муус одоо хүнд гомдох хүний үзээ ядах тийм тохиолдол би бол хизээ тэгсэн бай тэгснүүгүй би танаас асуумааргүй байна. Гэхдээ ер нь хүн яг энэ бүгдийг ялан дийлээд одоо бусдад туслана гэхэд хизээ яг ялан дийлэх боломжтой бай. Таны бодлоо. Тэг яг таны хийснээр хизээч үгүй л байна л та. Тэгэхээр жишээ нь эргүүлээд асуух гэдэг. Би бол өөрөө гэр бүлийн асуудалтай ярина. Гэр бүлээр одоо гэр бүлийн асуудад би зөвлөгөө эрэхтэй гэж юу? Би эрэхтэй эрэхгүй гэдгийг бол эхлээд хариулмааргүй байна. Яг тэгэхээр ер нь тийм ээ хүн ингээд яг
өөрийн бүх асуудлыг шийдэж одоо ингээд гим алдаа дутагдлыг засаад төгс болоод зөвлөгөө өгье гэхэд яг тийм боломж байгаа юу хизээ байх бол гэдэг асуулт байхгүй юу. Хэрвээ одоо яг та хэцүү байх гэж хэлж байна. Тэгэхээр яг би таны байр суурьаар энэ хэцүү болчих гээд байна. Гэдгээр би тийм байх гэж хэлээд байгаа. Тэгэхээр хэрвээ тийм бол ерөөсө хизээч зөвлөгөө өгөхгүй болчих гээд байгаа байхгүй. Тэ хизээч. Тэгэхээр магадгүй буруу мэрэгжил сонгоцсон ч юм уу гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ үүднээс би хэлж байгаа юм биш. Ер нь юу вэ гэхээр агуулгын үед бол үнэ тийм байдаг. Тэгэхээр тэрний зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ягаад бусад хэцүү байна. Надад бусдад байхгүй бас судалсан сонссон туршлага юм байна. Тэгвэл бид улам өөрт болохгүй байгаа зүйлээ засахын төлөө хурдлаа. Хурдлаа. Тэ. Мэдээж одоо би өөрөө амар уралдаг хүн байгаа л хүнд ууралж болохгүй шүү дээ гэл ингээд ивэл энэ бол цохимжгүй. Тийм ээ? Цохимжгүй. Тэгэхээр бид энийг засахын төлөө улам хурдан. Гэхдээ бурхан болохын тулд ингээд янз бүрийн гимүүдийг бүгдийг арилгаж өгч бурхан болдог гэж үздэг. Гэгэрч. Тэгэхээр гим бүгдийг арилгахын тулд явж байгаа нь өөрөө бусдад аль өөрийнхөө боломжоор тусыг хийгээд зөвлөгөөгтөн зөвлөгөө өгөө туслах биеэр ингэж одоо ям нэгэн байдлаар туслахтан тусаад ингэж явж тэрлүү хүрдэг гинэ. Тэгэхгүй би нэг өрөөнд суугаад бүгдийг арилгана гэхэлэр нөгөө нэг гимээ бүгдийг олж хардгүй гимээ бүгдийг засч чадахгүй байж гоод хуцаа яваад байдаг. Энэ бусдыг туршилт болгоно гэсэн үг биш. Яг өөрийн чадах зүйлээр чадхаргүй зүйл рүү орохгүй. Чадах зүйлээр ингээд тусхийж явж ш дараагийн ингээд тусхийж явахад ийм юм гардаг юм байна шүү ч гэдэг юм уу те. Ийм гарч ирдэг. За түрүүний асуултанд би хариулъя. Хүн ууртай хүн байж хүнд уурж болохгүй зөвлөгөө өгөх нь эрхтэй юу гэдэг бол одоо их олон талын зүйлтэй ингээд хологдсон асуулт байна л да. Тэгэхээр би яг задлаад хариулах хэрэгтэй байх гэж бодож байна. Жишээ нь ууртай хүн байгаад аав хүн бай, ах хүн бай те. Одоо ууралж байгаа нь буруу боловч тэр хүнд ууралж болохгүй гэж хэлэхвэл одоо хүн гэдэг үгнээс аав гэдэг үгнээс ирэх байна. Зохистой юу зохисгүй юу гэхээр жоохон зохисгүй болох гэдэг нь те. Гэхдээ тэр хүн хэлэх үү болох уу гэхээр би хэлээсэ гэж үсэх гэдэг. Хэлээсэ. Зарим хүн тэгэж шүү дээ. Би амьдралд ингээ алдаад байна. Та нар намайг харж байна уу? Тэгэхээр над шиг болохыг хүсэхгүй бол бити ингээрэй. Энэ зүг байх үстэй. Яг зөв. Тэгэхээр би зогсгүй болох гээд байна. Зогсгүй гэж таслахгүй байгаа нь. Зогсгүй болох гээд байна гэж хэлээд байгаа нь. Уг нь зогсгүй. Гэтэл зарим хүн өөрөө ууралдаг байж би уурлах зүгээр та нар уурлж болохгүй бол зогсгүй яг баталж. Тэр бол зогсгүй. Саяны нөгөө хоёр дахь жишээ нь миний сүүлд авсан жишээ. Хүн гээд би ингээд алдаад байгаа маа те. Би өөрийгөө үнэхээр дийлэхгүй алдчихлаа. Тэгэхээр над чи болохыг хүсэхгүй байгаа бол ийм битгий хийгэрэй гэж хэлж байгаа бол тэр хүний хэлж байгаа зохистой. Тэгэхээр ингээд их задламаар аваад. Тийм наа чи их сонь үнсэг байна. Тий. Одоо надад хоёрхан асуулт үлдлээ. За та аль бол тавч гараалаа. Тэгвэл би бол сэтгэл хөдлөлийн үед юм тогтургүй. Түргэн хөдөлгөөнтэй, жоохон тийм уртай дуу хүнэлтэй. Тийм. Тэгэхээр яг нь өөрийгөө зан чанараа дүгнэж байгаа. Тэгэхээр та өөрийгөө ямар зан чанартай гэж дүгнэж байна? За эхлээд та асуугаагүй ч гэсэн би таны тэгж бодохгүй байна. Тий. За хоёрт нь би өөрийгөө ямар зан чанартай хүн бэ гэдэг дүгнэдэг вэ гэхлээр би жаахан махруу хүн. Нэг имийг хийгээ зориул түүнийхээ төлөөс гээд бүхнээ зориулж явахыг хичээдэг. Өнгөрсөн энтикэд ном үзэж явах үед одоо би яг юу болсон юм бэ? Би ямар зан чанартай юм бэ гэхэд харсан чинь тэгээд одоо жоохон хөдөлмөрлөх гэжтэй. Одоо тэрэндээ их махардаг тийм хүн гэж өөрийгөө дүгнсэн. Тийм болохоор би жаахан махруул юм уу? Та ер нь асуудалт их тайван байдгүй, лээцтэй байдгүй, эсвэл сэтгэл хөдлөл их оргилсон одоо тийм хүчтэй, тэмүүлэлтэй үнэ. Тайван. Хүлээцтэй байх хичээд ер нь бол тайван байдаг асуудалт. Тэгэхээр бид нар бол бусдыг нэг үнэлж дүгнэдэг штэ. Энэ хүн бол ийм хүн штэ. Ийм үйлдэл гаргадаг, ийм зан чанартай гэдэг. Тэгэхээр энэ тэр хүмүүсийн гаргадаг үйлдэл, зан чанарууд ер нь цааш та өөрчлөгддөг. Бурхны шашин юу гэж үздэг юм? Өөрчлөгдөн. Нэг юмдээ байхгүй. Насан туршдаа өөрчлөгдөв.
чинь та хүүхэд байхасаа хойш өдөг хүртэл олон өөрчлөгдсөн. Олон өөрчлөгдсөн. Тэгэхээр монголчууд ярьдаг штэ нөө ураг сайтыг харж ургал гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ жаахан өрөөсгөө санагдаад байдаг. Гэхдээ яг энэ өөр утгатай ч байж магадгүй. Гэхдээ багасаа юм муу нь юу гэдэг ч юм уу. Эсвэл муу зан чанар үүссэн ч юм уу. Эсвэл гэмт хэрэгтэн байлаа гэж бодъё. Маш дуучиж боломгүй алдаа гаргасан хүн байлаа гэж бодоход энэ хүмүүс өөрчлөгдөх үү? Зан чанар Өөрчлөгдөх боломжтой. Тэгэхээр яг сэтгэл судлалч гэсэн бас өөрчлөгдөх гэж үздэг. Тэгэхээр нөө бурхны шашин бас тэгж үздэг юм уу гэж тодорхойлж асууж байгаа. Сэтгэл судлал гэдэг дээр хүний сэтгэлийн үйл явц тэрийг засах арга гэдэг үл өөрчлөгдөхгүй. Сэтгэлийн ингээд ховслууд нь хувь хүн дээр өөрчлөгдөх гэж үзнэ. Түүнээс сэтгэлийн өөрийнх нь ерөнхийн нэг ховсдаг үйл явц тэрийг засдаг арга зүйл хизээч өөрчлөгдөөгүй ирсэн. Баярлалаа. За сүүлийн асуулт. Одоо бурхан багшийн 40 өдөр тохиогч байна. Тэгэхээр энэ өдөр ер нь ямар ач холбогдолтой байд юм? Биднэрт ямар хэрэгтэй вэ? Бурхан багшийн 40 өдөр гэдэг бурхан багш эхээс лагшин мэдлээд өөрөө бурхан болж гэгээрээ сүлд одоо хүн болгон ингээ мөнх биш шүү гэдгийг би өөрөөрөө үлгэрлэгээд яг жинхэнэ үхэл болоогүй гэсэн одоо таал болох гэж ийм зохиолыг 3 ийм зохиол яг нэг өдөр таарсан зохиогдсон. Ийм зохиолыг үзүүлсэн өдөр энэ өдөр бид яавал зохистой вэ гэдэг дээр одоо нийтийн сайн сайхны төлөө бид өөрсдийн ёс суртахуун руугаа одоо ер нь байнга л анзаарах хэрэгтэй, улам анзаарч энэ өдөр өөртөө бас нэг амлалт дүгнэлт хийгээд нэг амлалт бий болгоо те. Би одоо энэс хойш өдөр тутам ингэж амьдрья. Ийм тэмцээг ингэж ёс суртахуунаа дэвшлүүлэх баярын өдөр гэж боддог. Яагаад баяр гэж юм нэхлээр бусад өдрүүдийг бодох юм бол илүү үр дүн гардаг. Нөгөө талаас хүн өнгөрсөн сайн сайхан юмаа хийсэн зүйл бодол санаад түүнийгээ бас одоо зориулах, талархах өөрийгөө улам цааш нь сайн сайхны төлөө аз жаргал баяр бясгалангийн төлөө өөрийн ёс суртахуунаас их хамааралтай учраас түнлүүгээ илүү их хараасай. Бусад өдрүүдээс харах хэрэгтэй. Энэ өдөр нь өөрөө их тийм бас энергитэй, их онцлогтой өдөр учраас илүү үр дүн гарч эхэлдэг. Ёс суртахууны баяр тэмдэглэлт өдрөө гэж хардаг. Энэ өдөр бид яавал зохистой вэ гэдэг дээр ирээдүйн сайн сайхны төлөө, нийгмийн сайн сайхны төлөө бид яг өөрөөсөө юу эхлэх хэрэгтэй байна? Би юуг засах хэрэгтэй байна? Та өөрийгөө урд өдрөөс нь ч юм уу. Ер нь одоо тэр өдрөө ингэж хараад энэ ч нэрээ ийм байх шүү. Би энийг засъя гэж өөртөө амлалтыг бий болгоод хичээж эхлэсэ. Сайн сайхан зүйлээ бас талархаж одоо зориул, ерөөл гэдгийг бас өргөөсэй. Хин нэгнийг одоо гомдоос алдаатай зүйл хийсэн бол суучил хүсэх. Ийм өдөр байгаасай гэж одоо хүсэж байгаа, зорж байгаа. Хэрвээ одоо номын ойлголттой хүн байвал одоо буян хурах олон аргууд байгаа. Тэгээ энд бас улам хичээгээсэй. Тэгээд Монголын бурхны шашинт андан төслийг хийд бурхан шашны үйл ажиллагаа явуулж байдаг. Бурхан шашны төвүүд одоо хийдүүд хамтраад одоо бас олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэрний нэг нь бол одоо Сүхбаатарын талбай дээр үдээс хойш эхлэхээр байгаа. Тэгээд бид бас гэрэл жагсаал хийж жагсаж явж байхдаа бас гэгэрлийн хүний оюун санааг дэвшлүүлэх эдгээр үг уншлагыг бас уншиж байх ийм зорилтууд бас гаргаж байгаа. Тэгээд энд хүсвэл одоо оролцоосэй гэж уриалъя. Баярлалаа. За тэгэхээр нөгөө тантай ярилцаад олон зүйлийг ойлгож авлаа. Тэр нөгөө сэтгэл засалч Милтон Эриксон нөгөө үйлчлүүлэгчтэй өвчтнүүдэд гаргаж байгаа үйлдэлийг нь өөрөө дуурайж харуулж яг энэ болж байгаа процессыг өөрт нь харуулж ухааруулдаг ийм арга хэрэглэдэг байсан. Тэгээд түүнтэй адилхан бас тантай ярилцах явцад өөрийнхөө сэтгэлийн байдал руу өнгөж харах бурхны шашныг бас өөр өнцгөөс харах ийм боломж олдлоос танд баярлалаа. За тантай ярилцах бас нэр төрийн хэрэг байлаа. Бид хоёрын яриа бас цахимд байршихна байна. Тэгээд олон зуун дамжиж хадгалгадан үлдэхээр байна. Тэгээд дараагийн сэтгэл судлаач нар сүстэн олнууд ард иргэдтэй одоо энэ бичлэгийг бас энэ яриаг
сөхөж харж одоо өөрсдөө эрэхтэй зүйлээ олж авах хаа гэж найдаж байна. Тэгээд бидний яриас цааш та улам үнцэнтэй болно хаа гэж найдаж байна. Баярлалаа. Баярлалаа. Танд бас цаг гарган манай номын нөхдүүдийн зохион байгуулж байгаа энэ үйл хэрэгт одоо Сумати гэрдэд төвийнхэн маань урилга хүрэхэд нь бас хүлээж авч өнөөдөр хүрэлцэн ирж бас нээлттэй халуун дотн яриа өрнөсөн баярлалаа. Тэгээд таны болон энийг болгож байгаа хүн бүхэнд Хитүүчийн өдрийн мэндийг төвшүүлээ. Ирээдүйн амьдралд тань наазж байгаа сайн сайхан бүгдийг хүсэн ёрой баярлалаа. Баярлалаа.